За. Оройн 9 цаг болж байна. 9 цаг. Бид аялдаа гатаад гарч ирж байна. Унтдаггүй. Унтдаггүй. Жохон унтчихад явъя гэсэн. Тэгээ Европт бол хол замд явхад шөнийн цагаар явхад ингэ тохиромжтой байдаг. Яагаад тэгэхээр баг машинтай тэгээд шөнө явахаар их зам их хорогддог. Тэгээд бид одоо Герман гараад эхний Польшийн нийслэл Варшав орох зорилготой эхний ээлжинд. Тийм Варшав орно. Тэгээ явах гэж байна. Ясаараа босно. За хөтлөө. За. Одоо өглөөний 6 цаг болж байна. Бид амарлаг өчтөр шүнжин давхдаг Европын зам шүн давхахаар зүгээр. Тэгтээ гоё л байсан л да. Сул байсан. Гэл явдаг хүмүүсүүд болсон чинь 400 км явбал за цэнэглээ да, машина цэнэглээ да. Цэнэглэхдээ жоохон 45 минут унтчих да гэл. За яадаг юм нь ярьж байгаа юм шилэн зүгээр унтаал сэрхээрээс гэсэн ч өглөө 5 өнгөрөөд сэрээд. Тэгээ одоо аялалдаа өргөжлөө явжээ. 5 цаг унтсан юм уу та? Тэ? 5 цаг унтсан байх тий. Өчтөр ч үлээ 1:30-д бол яах вэ чинь цэнэглдэг газар буруу болж таарангуудаа бараг 2 болсон баха тэгтээ тий. Өөртөө хараа 12 өнгөрөөгөө 12 өнгөрч илүү. Яа. 12 өнгөрөж ирээл тэгэл цэнгэлжээл. Тэгээд 5 өнгөрөөд сүрсэн байдгийг. Тэгээ машинда бит хоёр унтаад. Ардах юмнуудаа бүгдээр ингээд айгуу сул ингээд тараагаа ийцэн байгаа байхгүй юу? Тэгээ тэднүүсийгээ урдлын хоёр сандал дээрээ тавиад гуцаа хилээд шоконд ороод тэгээ унтсан. За бид Германд явсаар л байна. Машина цэнгэлж гин одоо энэ дард. Машина цэнгэлэхгүй бол бас болохгүй. Цэнгэлэх нь хүлээгээ сая тарг ичээд. Энд ч байж байна. Айл ямар гоё тий. Цэнгэлдэг машины давуу тал нь замдаа гоё сайхан. Төгсөөд бас нэг чилээгээ гаргаад иж байгаа юм. Тий. Явдаг байгаа. За тэгээд Дрезден хотод очиод уулзцгаая. За бид Дрезден гэдэг хотод ирсэн байна. Германы Дрезденд. Дрезден хотод жилд 4.7 сая жуулчид ирдэг. Одоо Германы хамгийн их жуулчид ирдэг хотуудын нэг нь. Мэдээж Берлиний дараа. Чи гарч байгаа юм чи гарч. За ингээд ийм байна да. Дрездний Altmarkt гэдэг талбай байна. Энд нэг юм гоё сүм байна. Kreuzkirche. За. За энд нэг одоо гоё сүм байгаа. Тийш очиж үзнэ. За Дрезден хот бол Саксен гэдэг мужийн төв хот байгаа. Хоёрын зүүн Германд харьяалагддаг байсан хот. Тэгээ тэр чигээрээ бас барилгууд нь бас их дээр үеийн одоо тухайн үеийн зөвлөлт холбоод болсон тийм барилга, бетонын барилга. Яг манай Монгол шиг л.
За энэ бол их хайтайхан юм байна. Нэгэн залаад явна, нөгөөдөл нь сайхан уугаад тэгээ бүүнээр явна. Тийм байна те. За эндээс харагдаж байна. Энэ харууд нь хуучин байсан. Хуучны цагаанууд нь болонгод 95 онд сэргээн засварсан. Суулаа гэж. Ийм гоё сүм байна да. Дотор нь хүмүүс орж байна. Энэ бас нэг үлдэгдэл юм шиг шүү дээ. Энэ үлдэгдэл нь тий. Дэлхийн 2 дугаар данд нилээ хэсэг нь ер нь устгагдсан гэж байна. Йоо. За. Аяллаа эхний өдөр ямар байна? Сэтгэлдээ хаваалцаач. Хэвээ гоё байна. Айгу чимээгүй, тайван. Тэр хоёулахнаа явж байгаа. Манай хоёр хүүхэд эмээ өөрөөгөө Монгол руу хамаатан цадан руугаа Монгол руу явсан байдаг. Тэгсэн чи амьдралдаа юу яаж үзээгүйгээр айгу хурдан бит хоёр ачаага боглоод майхнаа зассан чи зүгээр нэг хоёр юм хийгээл тэгээд дууссан майхнаассан тий. Тэр өнөөдөр камп сайт дээр майхан тонно. Тэгээд энэ Дрест нот ирсэн. За. Бит хоёрын план Швейцараас гараад Германаар дайраад Өчигдөр Швейцараас гарсан. Өчигдөр гарсан. Орой. Тэгээ замдаа нэг унтаад. Одоо бид нар энэ Чехтэй ойролцоо байдаг Дрестен гэдэг хотод байж байна. Тэгээд Маргааш хайчих юм. маргааш бид хоёр Польш явнаа. Польш ороод Варшав. Польшийн нийслэл Варшав хот руу очино. Варшавт нэг 2 хоног хорох хаа тий 2 Варшавд нэг хоноод Краков орох гоё юм шүү. Краков ч айгу доо. Краков зүгээр шүү дээ. Краков ч гоё шүү дээ бас. За яг харъя заяа. За Варшаваас тэгээд ер нь бол цаашаа зорилго нь бол Латв, Литв, Эстон руу орох зорилготой явж байгаа. Тэгээд Эстоноос цаашаа машин ачуулаад Финланд орно шүү дээ. Хэрвээ чадвал. Хельсинки. Тий. Финландын нийслэл Хельсинки орно. Мөнгөний тухай ойлголт. Залуугаас нь мөнгөний тухай ойлголт, хөрөнгө оруулалтын тухай ойлголт, мөнгө хадгалах гэдэг нь ямар чухал юм бэ гэдэг ойлголт. Мөнгөний чухал. Одоо амьдрал эзлэх гэдэг байр суурийг ойлгуулах тийм зорилготой юм яваад байгаа. За бид тэр өдөржин Дрест хотоор явж явчаад майхан дээр ирээд халуун цай чанаад уусан байна.
Одоо унтах гад бэлтжээ. Манай майхан нэг юм их байна гэж. Манай майхан нэг юм. Энэ талд унтахны юу аа? Би байна. Тэрсээ усанд орчих. Усанд орсон. Сайн. Өнөөдөр ч ингээ баахан гадуур явж юм чи. Кино театр тойлохна кино үзлээ. Өнөөдөр гоё кино үзсэн тий. Тэр ядарсан. Сайхан. Жамрий та. Одоо сайхан унтаж амрыг да. Сайхан урцгаарай. Чаа. За бид хоёр дрест натад ирээд хончоод өглөө нь сэрж байна. Тэмүүлэн босч байна. Бороотой. Өнөөдөр жоохон энэ хэсэг нь майхан талсуудын хэсэг байна. За сайхан чанч уу? Everybody. Сайхан чанч уу? Сайхан чанчлаа. Одоо би баал. Ой баа. За, бидэн хоёр өглөө босоод цаагаа уух гэж байна. Өнөөдөр жоохон мөхөг өдөр байна. Бид хоёр өнөөдөр юу хийсэн гэж бодоотой борцтой сүүтэй цай өглөөний цайнд ууж байна. Тэ хараа. Баярлалаа. Гой цай хийж өгсөн. Одоо ингэ идэх гэж. Мангар янзын амт гэж цайнаа. За манайх нэг зочин ирсэн. Юм идэх гээд байна. Одоо гэрлүүг оруулж ирнэ. За ороод. Ороод ирээ. Жоохон цаана. Хм? Ja. За. Тэр машинаа цэнгэлж гэж байна. Урангой машинаа цэнгэлж барах нь байхгүй нь. Энийг ажиллуулж мэдэх нь мэдэхгүй нь. Барах нь. Зүгээр байгаарай. За цэнгэлгээ хүлээж байна. Бичлэг хийж штэ. Пин код хэлэх гээд байна. Авсаад хэлээ. За. Босноо. Яа. За ингээд тэр машинаа цэнгэлж явах хоорондоо тийш явж кофе ууя гэж бодсоо. Энд чинь нэг Макдоналдс байна. Кофе уух уу? За. За, сайн байцгаана уу. Тэр одоо Дреснотоос гараад Польшийн нийслэл Варшав авах явж байна. Одоо нэг 600 км явна. Өнөөдөр цагаан гарын байдал үүлэрхэг бороотой. 19 сарны 5 градус. 7 сар гарсан. Гой сэрүүхэн байна. Ягаад тэгэхээр манай тэнцээ өдөрт 25 6 7 30 дараа 7 хоногоос 30 гараад явж байгаа. Өнөөдөр бүтэнс өнөөдрөөс эхлээд байна. Өнөөдрөөс эхлээд 35 6 хугацаанд үргэлж байгаа шүү. 37 амар халуун байсан. Унтж чадахгүй шүү. Тэгээд бүтээр зүүн хойш байгаа. Балтийн тэнгисийн орнууд руу явж байна. Замаараа Польш үзэн, Краков үзэн, Варшав үзэн, гой юм үзнэ. Гадаа бороо орж байгаа учраас бид хоёр өнөөдөр майхнантай хонохгүй. Варшавд хотел захиалсан байгаа. Хөтөл доо. Хотел тоноод бороотой газруудаараа хотел тоноод бороогүй газруудаараа майхнаас авчил гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ. Тэхээс